Та бидний мэдэх Journey to the West буюу баруун этгээд цуцсан тэмдэглэл нь Хятадын эртний дүүрэн сонгол романы нэглэлээ. Эдгээр энэ зохиолын гол дүр нь танзанлаа мэдээж бид бүгдийн сэтгэл тоногшиж анхаарлыг хамгийн ихээр татдаг дүр бол Бичин Ван буюу Сүн Үхэн лээ. Энэ дүр нь орчин цагийн медиа салбарт асар өндөр нөлөөтэй. Хамгийн алдартай нь Луу Түмлэг анимны Сонгоку гэдгийг та бүхэн мэднэ. Гэхдээ дан ганц үгээр зогсохгүй саяхан шууган тарьсан Black Myth Wukong гэх тоглоом хүртэл гараад байв. Тэгвэл энэхүү томх дүр нь яг хэн болох, ямар түүхтэй талаар өнөөдөр бүхэлд нь өгүүлэх болно. Байнгу галыг нээж дэлхийд дахин 4 ихтэй болон хуваагдсан цаг үе. Дорны үлэмж биеттэв, өрний өхөр илтгэжтэв, өмддийн замбтэв, умардын муу дүүттэй болоо. Дорны үлэмж биеттэвийн далай дунд цэцэг жимс тэмэх уулын туг оройд 7 м гаруй өндөр нэгэн хувилгаан чулуу байв. Тэрхүү чулуу сав ертөнц тогтсноос нааш тэнгэр газрын арга бэлэг наран сарны гэрэл шимээ хүрцээр нэгэн өдөр бөмбөн жинэ чулуун өндөг төрүүлжээ. Өндөгнөөс 5 эргэтэн төгс бүрдсэн чулуун биш төрөн гарч дөрвөн зүгт мөрөхөд нүднээс нь 2 зурас алтан гэрэл цацран тэнгэрийн орны сударсан балгасаа тусав. Хормос тэнгэр цочиж байхад гитээч чагнаач 2 эргэтнийг явуулан тандуулахад өнөөх бич идэж усууснаар алтан гэрэл нь бүдгэрэн замгарсан. Үүнийг сонсоод хаан хормос сайныг санаа амарсан гэдэг. Чулуун бич уулнаа гүн хараад бар сервистэй найзалж дураар амьдрна. Нэгэн лүким халуун өдөр олон бич хуш модны сүдэрч цэрүүцэн суухта горхны их ундрагыг олохоор адил асар том өрхрөө байхыг олчрав. Олон бич хин үүний дотор өсрөн орж их сурвалжийг нь олоод бид түүнийг ван болгосгүй хэмээн ойрлоход чулуун бич бие хэмээн хашгирч нүдэ анан усхын өсрлээ. Нүдэ нэгт дотор нь ус ч үгүй, давлгаан ч үгүй. Хүмүүн суусан мэт нэгэн төмөргүр байх өгөөд чулуун хөшөөн дээр буйнт газар цэцэг жимс дуул. Утаг торон усан үд дагуу хэмээмс хийсэн байв. Тэрээр ухсхийн гарч сүргээ дагуулan ороод хоймор залан суухад олон бич ёслон мөргөж түүнийг мянган нас чулуун их ван хэмээн өргөмжилсноор Бичин Ван хэмээгдэх болов. Хэдэн 100 жил жаргалтай амьдэрсэн Бичин Ван нэгэн орой санаа алдан идүүгээ би жаргалтайж ирээдүйд хөтлж хөшрөн эрлийн энчид баригдвал орчлон төрсөн талаар болох биш үү хэмээн бодож хөшгүй мөнхийн амьдралыг ирэхээр далай гатлан хотлоо. Олон хоног хэрэн тэнэж уул хадыг тавсаа Субуди Бодисаттва гэх өвгөн хувилгаан чэворон Сүн Үхэн буюу хоосон чанарт онц нэвтэрсэн гэх нэртэй болов. Чавлан суугаад 7 жил өнгөрсөн ч багшин түнд мөнхийн шид заасангүй. Нэгэн өдөр зориглон асуухад Бодисаттва ихэд хилэгнэн бэрэгээрээ толгоор нь гурамтаа тоншоод нуруугаа өрөн дотор өрөө рүү орон хаалгаа хав. Бусад чавнаар зэмлсэн ч Сүн Үхэн баярлан инээж байлаа. Учир нь тэр битүү төхөг ухаж ойлгосон байдаг. 3 удаа тоншсон нь шөнийн 3 жимгээрээр нуруугаа үүрч хаалгаа хаасна арын хаалгаар сэмхэн орж ирээрээ нууцна боломжлыг гэсэн утга байж таарав. Шүн дөлөөр очиход багшин түүнийг ярхайг үнэлж мөнхийн шидийг зааж өглөө. Гэвч үүгээр дууссангүй. 500 жилийн дараа дайрах аянга, гал, салхины 3 аюулаас цутахын тулд газрын хөвч хэмээх 72 зүйл хөвлөх хөвцийг сурсан боловч үүнийгээ бусдад гайхуулсныхаа төлөө багштай хөөгдөн ууландаа буцан ирдэг. Тэрээр ууландаа буцаж ирэхэд санамчингуудыг нь ертөнцийг төвөөгч Чинүүсийн хаан хэмээгч олдсон оцсныг мэдээд очиж устган сүргээ авирлаа. Үүнээс хойш тэрээр өдөр бүр цэргийн эрдэн боловсруулах боломж түүний авгаа хүчин таарах зэвсэг даанч болцсонгүй. Ингээд тэрээр үүлэн хөлөглөөд зүүн далайн Лусын хаан Аауганы харшинд бууж ирв. Лусын хаан хамаг зэвсгээ харуулсан ч Бичин Ван бүгд л хөнгөдөж байв. Эцэст нь далайн ёроолыг тогтоон хаацсан асар том төмөр багныг олж харжээ. Ойртон очвол алтан талдад чанман бэрээний хүнд нь түм 3500 жин буюу 8 тонн гаруй хэмээн сийсэн байв. Арай нарийн бол амар юм аа гэж тушаахт үдийдл өнөөх авраг баг нь 2 хос алдуулсан жижиг рүү. Баярлсан Сүн Үхэн үүгээр зогсохгүй бусад далайн хаад болох Аавцын, Аавшүн, Ааврүн нараас гардаг чихвчэд улаан алтан хуйг, шижир алтан гархан хуйг, лянхон ширхэгт үүл гიშгэж гутал сүрдүүлэн аваад гарч удав. Ууландаа ирээд авраг бит тулан хувирч шидэт бэрээгээ гайхуулахад 72 агуун Шинүүсийн хаад цум майн чичрэн сүгдэж харин Сүн Үхэн бэрээгээ зүүнний жинэ болгон чихэндээ хэлээ. Нэгэн шөнө Бичин Вангийн зүүдэнд 2 хүмүүн ирж сүнсийг нь хүчээр барьсаар эрлэг тамийн орны хаалган дээр авчирхан дэр. Хөшгүй мөнхийн шидтэй хувилгаан байтал яагаад эрлэгийн илчт баригддаг вүлээ хэмээн хэлгэнсэн Сүн Үхэн эрдний мэрээгээ гаргаж ирээд тамийг тэр чигтэн төвэн сандрахлаа. Ухаан алдатлаа айсан 10 эрлэг номоо хаан түүнийг харахтад Бичин Ван хөв зайны дансыг яг удаа авчир хэмээн тушааж өөрийнхөө болон бүх сарамчингуудынхаа нэрийг биер бихээр даран балдаж орхиод оргон гарц цутаажээ. 4 далайн Лусын хаад, эрлэг номоо хаад, хормос тэнгэрт гомдол мэдүүлж түүнийг барих зэрэг илээх хэрцэхв. Харин сугар гаргийн зөвлснөөр тэнгэрийн оронд дөрж цол хэрэгэн мөхөөр шидэн түүнийг ахны дамал болгожээ. Гэтэл хагас сарын дараа энэ тэнгэрийн орны хамгийн дор тушааллахыг олж мэдээд дарамжлуулсандаа уурсан Сүн Үхэн үүлээ хөлөглөн ууландаа буцан ирээд өөрийгөө тэнгэр лүгээс хацуу их богд хэмээн зарлав. Үүнийг дуусан хормос тэнгэр хилэгнэн сургат махраанзыг илгээсэн ч тэрээр хүчин өгсдөв.
Дараа нь шилдэг жанжин Нежа тайжийг хуйлан явуулав. Тулаан эхлэхэд Нежа тайж 6 гар 3 толгойтой болон хувирахад Сүн Вүкэн яг адил хариу барьж ширүүнд улдаад Нежагийн мөрөнд чархтуулан буцаалаа. Арга мухардсан хурамс тэнгэр дахин цэрэг өрөхгүй тул түүний хүссэн тэнгэр лугаас хацуу их богд хэмээх хоосон цолыг ёсоор болгож үлзийт тоорын хүрээлэнгийн баруун этгээдэд тусгай ордон барьж өгөн залснаар энэ удаагийн хэрэг түр хугацаанд намцсан байдаг. Хэдийгээр Сүн Вүкэн тэнгэрийн даасанд их богд хэмээн бүртгэгдэж сэтгэл хансанч хийх ажилгүй тул хэцүүчлэн тэнхээс өөр ичдэггүй байв. Үүнийг мэдсэн хурамс тэнгэр түүнийг дахин сахлаг алдахаас сэргийлж үлзийт тоорын хүрээлэн сахиулахаар томилжээ. Энэ бол зүгээр ч нэг тоор биш. Бүрэн боловсрсныг нийдвэл өшгөө мөнхөн шидийг олдог гайхамшиг жимс юм. Гэвч их богд сониут зан шуналтай хөтлөгдөн хүрээлэн дүүрэн тоороо идэж дуусгачаад унтаад өг. Энэ үед тэнгэрийн хатан их үлзийт тоорын хорим хийхээр 7 хувилгаан дагныг тоор түлхэхээр илгээв. Дагнууд ганц ч тоор ололгүй гайхаж байх үед их богд сэрж өөрийгөө хорим дүргдайгүйг мэдэж хэлгэнээд тэр нь уншиж 7 дагныг хөдөлгөөнгөө болгон цартааж өрхөв. Тэгээд цогцолгүй өргөсөн зочны дүүр төврөн хормын асар сэм нэвтэрч мөнхийн шидэт тархийг хүртэн согтуурав. Цогтуугаар говийн явсаар үлэмжтэй бомбын ордонд орж зуухны дэргэд байсан 5 хул дүүрэн алтан үрлийг нэг нүдгүй цөлөмж орхихан тэр архин гарч ухаан орсон Сүн Вүкэн байдал бичсэнийг мэдээд тэнгэрээс оргон доод ертөнц рүүгээ бултан зүгтлээ. 7 даг нь үлэмжтэй бомбноор хурамс тэнгэрт гомдол мэдүүлэхэд тэрээр тэсвэр алдаж 10 түмэн тэнгэрийн цэргийг дайшлан цэцэг жимс дуулыг буслан ав. Хан хурамстын айран болон Бичин вангийн дайчин бичнүүдийн хооронд тэнгэр газрыг дөргөсөн аимшигтай ангиллээ. Гэвч Сүн Вүкэний жадал үнэхээр дийлдэшгүй байв. Тэнгэрийн хооронд энэ тухай сонсон хомсын бодсодва өөрийн шаваа илгээсэн ч барсангүй. Ингээд хурамс тэнгэр бог дарлан сахиулсан гэлгээхэд хоёр хүчит баатар энэ тэнцвүүхэнд дулдаж авраг аратан болж хөвөрч нэгнээсээ даван хувирсаар уул усыг дөргөв. Тэдний хинэн ялах нь үл мэдэгдэн тулж байх зур тэнгэрээс үлэмжтэй бомб очир боговчаа гарган шидэж анхаарлан сарилсан Бичин вангийн толгой зөвхөн унгааснаар тэр бэр сайн нэг хүчин мөхсдөж баригдлаа. Баригтан ирсэн Сүн Вүкэнд хурамс тэнгэр цаазын ялаа нусанч өшгөө мөнхийн шидийг давхар олсон түүнийг ямар ч зэвсэг даасангүй. Үүнийг харсан үлэмжтэй бомб түүнийг миний 8 хөллөлийн зууханд хийж арга бэлгийн галаар 49 хоног хөөрөг дуус үнс болно хэмэв. Сүн Вүкэнийг зууханд хийж 49 хоног өнгөрлөө. Зуухны амийг нэхэд үнс байх нь битэл галзуу барс галт луу мэт илүү хүчрэг болсон Сүн Вүкэн үсрэн гарч ирхэн тэр чихнээсээ болд бэрээгээ гарган тэнгэрийн орныг ёстойлон оронгоор нь эргүүлж гарав. Аргаа барсан хурамс тэнгэр баруун орноос Шагжаамны бурхныг залж учрахаас өөр зам огт үлдсэнгүй. Шагжаамны бурхан хурж ирээд хурамс тэнгэрийн сэнтийг булаахыг санаархсан Бичин ванд нэгэн мөрийг санал болгов. Тэрвчи миний баруун гарын алганаас ганц тон ургацлаад гарч чадвал тэнгэрийн орныг чамд өгье. Харин чадахгүй бол доод ертөнцөдөө буцаж хідэн галаа бясалгаад иргэн ир хэмээхэд өөрийн хурданд ирсэн Сүн Вүкэн зөвшөөрж тонгорцоглон үсрээд нисэж очиход ертөнцийн хязгаар 5 улаан баг нь тулан зогсож байв. Хязгаарт нь ирлээдээ хэмээн баярлсан тэрээр 1-р багны ёроол чээж өрхөд нэрийг нь дурсаг хэмээн тэнгэр лүгээс хацуу их богд энэ дэрв хэмээн сийлээд бурхны алган дээр буцан булаа. Би явчихад ирлээ. Одоо хэлсэндээ хүр гэж бардамнах түүнд бурхан багш. Чи миний алганаас гараагүй байна. Сайн хар хэмээн хэлэхэд гайхан харвал бурхан багшийн дунд туруун дээр өөрийнх нь бичсэн бичиг харагдаж эрхийн хуруунаас нь шээснийхэн үнээр хангалж байх тэр. Өнөө ертөнцийн хязгаарын 5 баг нь бурхан багшийн 5 уруу байжээ. Байдал бичснийг мэдсэн Сүн Вүкэн дахин үсрэхээр ухс хийсэн ч бурхан багш алгай хөмрөнд дарж 5 хурууга төмөр, мод, ус, гал, шороо буюу 5 махуудын уул болгон хувиргаад тэнгэрт тэрдсэн домогт Бичин ванг уулан доороо 500 жил гараа хорьсон төгтөө.